мөндөр сургийн галаа шуваа нэвтрүүлэг эхэлж байна. Манай нэвтрүүлгийн гол зорилго юу вэ гэхээр дэлхийд даяар дархан суурсан байгаа монголчуудаа өнгөрсөн 7 хоног талсан шинжлэх ухааны мэдээллийг цаг алдалгүй хамгийн гол нь их хэл дээрээ хүрэх байдаг. За тийм учраас нэгэн сонирхолтой 3 үйл явдал болсныг Дана миний би Америк нэгдсэн улсын Хавай мужаас хүрхээр бэлдсэн байна. За би эхнийхээ мэдээг хүрхээс өмнө яг эхнийхээ мэдээг тийм гоё юм өгүүлэг уншиж байгаа юм шиг эхлэе заяа. Орчлын ертөнц бол маш дуугүй, чимээгүй. Гэхдээ заримдаа тэрээр дуугүй байдлаа эвдэж маш жижигхэн, бараг анзаарах таргүй нэгэн элчийг илгээдэг. Тэр элч бол гэрэлч биш, долгионч биш. Энэ бол материйг үл тоо нэвтэлж, од, гариг, бүр бүхэл бүтэн дэлхийрч саадгүй туулж чаддаг нэгэн бөөн буюу нейтрино юм. 2023 оны 2 дугаар сарын 13-ны шөнө дэлхийн гадаргаас хэдэн километрийн гүнд газар дундын тэнгисийн ёроолд байрлах KM3 нийт Арка нэртэй авраг туршилтын байгууламж ийм нэгэн элчийг барьж авч чаджээ. Гэхдээ энэ удаагийн нейтрино жирийн нэгэн элч байсангүй. Тэр бол өнөөг хүртэл хүн төрөлхтний харж байсан хамгийн их энергитэй нейтрино болсон. Тэгээ үнийг 2023 оны 2 дугаар сарын 13-нд бараг одоо 2 жилийн өмнө юм биш үү? Олцсон болохоор KM3 230213 гэж нэрлсэн байгаа. Тэгээд энэ ингээд амар энгийн түүх шиг юм шиг хэрнээ энэ алтын бүр ингээд орчлын ертөнцийн суур бүтэц бүр хар нүхний хувь заяаг өөрчилсөн нэгэн үйл явдал болсон. Тэгээд яг тэр шөнө юу болсон бэ гэхлээр шүү дээ. Им 2 микросекунд буюутай ингээд нүдэ анихч тийм амжихааргүй тийм хугацаанд детекторын баг 12,000 орчим гэрэл мэдрэгчид 28,000 гаруй фотон зэрэг туссан байгаа. Тэгээ бүр гэрлийн хэмжээ хэтэрхий их байсан болохоор мэдрэгч нь бүр ингээд нэмээд мэдээлэл авч чадхааргүй болтлоо мэдээлэлээр хайлсан гэсэн үг. Одоо хоосон хувин байсан бол ус их хийсээр хагаад ус нь бүр хайлаад шинээр ус авах боломжгүй болтлоо их хэмжээний мэдээллийг авсан. Тэгэхээр ирэхэд бол энэ бол нэг энгийн нэгэн нейтрино иш маш хүчтэй нейтрино байна гэдг нь бол харагдаж байгаа. Тэгээд яг юу болчихвоо яачваа ийчвэ гэд өгөгдлийг маш наривчлаа шинжилээд үзсэн чинь детекторыг бүхэлд нь хэвтэй чиглэлээр нэвтэлсэн нэгэн бөөн байсан мион гэдэг нэртэй бөөн байсан. Тэгээ мион яад юм бэ гэхлээр нейтрино материтай мөргөлдөх үед үүсдэг хоёр дахь бөөн. Тэгээ энэ хүү мион бол асар их энергийг өөртөө тээж авсан байгаа. Тэгээд тооцоолоор бол нь штэ тий 120 пета электрон вольт буюу одоо ингээд бидний нүдэнд харагдаж байгаа энэ гэрлийн фотонтой харьцуулах юм бол 100,000 их 80 дахин их байсан. Тэгэхээр чин баг 10-аар 14 тэгтэй үү тий тийм их хэмжээний илүү их энергийг агуулж ясан гэсэн үг. Гэтэ хамгийн гол нь мион ч бол өөрөө их усүр нь биш аахгүй юу? Одоо мион ч 2 дахь энерги гэсэн шүү дээ. Тэгэхээр одоо түүний төрүүлж байгаа анхны нейтрино бол илүү их энергитэй байх гэдэг. Тэгээ судлаачид тэгвэл яг энэхүү одоо анх дахь чинь хэр их энергитэй болоо гэж хайгаад үзсэн чинь манай мион чинь 120 байсан тий. Тэгсэн чинь тэр нейтрино нь 220 байсан. Тэгэхээр л ерөнхийдөө бол тий өмнө бүртгэгдэжсэн бүх нейтриногоос давсан их хэмжээний үзүүлэлт болчихж байгаа. Тэгээд хамгийн сонирхолтой нь одоо бидний мэдих физиктэй шүү дээ тий. Одоо өмнөх энерги үүсгэх чадвартай их усүр манай орчлын ертөнцид байх хэсэг болж байгаа. Тэгэнгүүт бодож шүү дээ. Энэ одоо хаанаас юу хүрээд ирвэ тий? За тэгсэн чинь одоо мэдээж одоо манай агаар мандалтал ийм нейтриног үүсгэх боломжгүй. Тэгээ манай бас сүүн замд ч гэсэн те тэр нэг нейтриног ингээд аваад шидчих боломжтой ямар нэгэн хөөсөр бол ерөөсөө байхгүй байгаа. Тэгмүүд одоо хамгийн боломжит тайлбар нь тухайн үедээ юу байсан бэ гэхлээр одоо манай галактикоос хол те өөр нэгэн галактик те ямар нэгэн цөм ч юм уу нэг бол тийм гамма туяаны тесрэлтээс ч юм уу ирсэн л байхтаа гэдэг нэг тийм одоо таамгууд байсан. Тэрнээс очиад бүр юм тодорхой яг ингэсэн юм биш үү дээ. Яг тэрнээс ирсэн л хамгийн зөв болж гэсэн тийм таамаг ерөөсөө байхгүй байсан. Чин өнгөрсөн 7 хоногт бишээ. Өнгөрсөн сард Америк нэгдсэн улсын UMass Amherst гэдэг нэртэй их сургуулийн физикийн багийн эрдэмтэд нэгэн сонирхолтой тайлбарыг гаргаж ирсэн. Тэр нь юу вэ гэхлээр шүү дээ хар нүхтэй холбоотой. Тэгээд бидний мэдих хар нүхчин болонгууд яаж үүсдэг вэ гэхлээр одоо од байна тий од залуу байж байгаа хөгшрөн тэгээ хөгшрөөд хамаг түлшээ дуусгана тэгээ түлшээ дуусгаараа үхэн тэгээ үхэхдээ асар хүчтэй супернова дэлбэрэлт болоод тэгээ тэндээс нь үүссэн тэр одоо үзэгдэл нь юм таталцалтай хар нүхийг үүсгэж байгаа гэж бид нар үздэг тийм үү. Тэгээд мэдээж хар нүхтүүд чинь бол амар хүнд одоо их маастай тэгээ тийм бараг өөрчлөгддөггүй доктортой. Гэтэл 1970 онд Стивен Хокинг нэгэн сонирхолтой санааг төвшүүлсэн байдаг. Тэр нь юу гэсэн бэ гэхлээр одоо бүх хар нүхнүүд тэгж одоо ингээ оддын үхлээс үүсдэг юм аа. Зарим нэг хар нүхнүүд яг их тесрэлтийн онлын дараагаас тий хэсэгэн хугацааны дараа тухайн орчлын ертөнцийн одоо нөхцөл байдлаас хамаарат шууд үүссэн байх боломжтой юм шүү. Тэгээд үүнийгээ бүгдээрээ анхдагч хар нүх гэж нэрлэе.
гэж нэрлсэн байгаа. За тэгээд дээрэс нь юу гэж үзсэн бэ гэхлээр тухайн тэр хар нүх нь одоо цацраг ялгаруулж чадна. Тэгээд энэхүү үзэгдлийг болохоор бидэнд Стивен Хокингийн цацрал гэж нэрлэдэг. За тэгээд ялангуяа тэр анхдагч хар нүх байгааз одоо маш жижиг хөнгөн хар нүх болоо явчихж байгаа. Тэгэнгүүт цаг хугацааны явцад одоо ууршаад улам халаад эцэстээ дэлбэрч болно гэж үзсэн. Өөрөөр хэлбэл те цацраг ялгаруулна, ааж маржин багасна, ингэх тусмаа улам хална, ингэх тусмаа илүү их цацрал гаргана гэдэг ингээд тойрогт орсоор байгаад энэ нүстэй дэлбэрэлт болдог буюу өөрөөр хэлбэл хар нүх дэлбэрч болд юм байна. Тэгээд дэлбэрхээрээ асар их өндөр энергитэй бөөмс тэгээд тэрэн дотор байгаа нейтрино үүсэх боломжтой гэж үзсэн байгаа. За тэгэнгүүт одоо нөгөө манай судлаачдын баг тэр Хокингийн санааг одоо илүү дэлгэрүүлж аваад юу гэсэн бэ гэхлээр одоо эдгээр анхдагч хар нүхнүүд чинь харанхуй цэник гэдэг те бидний мэдэх тийм цахилгаантай төстэй тийм боловч харагддаггүй тийм хүч агуулж магадгүй юм байна гэж үзээд тэрийг quasi extremal анхдагч хар нүх гэж нэрлээд тэгээд энгийн загваруудаас арай өөрөөр ууршиж дэлбэрэх чадвартай юм шүү. Тэгээд хэрвээ ингэж дэлбэрэх юм бол яг нөгөө нэг тэр манай детектор илрүүлсэн шиг тийм одоо дэлхий дээр байх боломжгүй тийм асар их өндөр энергитэй нейтрино үүсгэх боломжтой юм биш үү. Тэгээд тэр нь одоо манай дэлхий дээр ирсэн 2 жилийн өмнөх одоо болсон явдал нь ийм учиртай юм биш үү гэж тайлбарлаж үзсэн байгаа. Гэхдээ айгүй сонирхолтой заяа. Одоо нөгөө нэг манай дэлхий дээр ирсэн нейтрино бомбыг одоо барьж авсан детектор байгааз яг тэрнтэй адилхан одоо өөрөхтэй тийм одоо тийм зориулалттай өөр детектор байдаг. Тэрийг олонгод ice cube гэж нэрлэдэг. Гэхдээ тэр ice cube хизээч тийм нейтрино ирснийг бол хүлээж аваагүй, ямар нэгэн тийм үйл явдал бүртгээгүй. Тэгэнгүүт ингээ те ийм одоо ингээ нейтрино илбэг байд юм бол яагаад ингээ тэдийг бид тэр байнга харахгүй байгаа. Тэгээ яагаад те ингээ дэлхий дээр нэгэн зэрэг ирж байгаа нейтрино ингээд нэг газар нь барьж аваад нөгөө газар нь барьж авахгүй байгаа гэдэг асуулт зөрчил үүсэж байсан байгаа. Тэгэнгүүт тэр нөгөө өмнө хэлсэн харанхуй цэнэгтэй хар нүхний загваруулын хариу өгч магадгүй болсон. Өөрөөр хэлбэл те ийм хар нүхнүүд одоо нейтрино тийм тодорхой чиглэлтэй байдаг. Тэгээд тийм болохоор зарим детектор барьж аваад зарим нь барьж авахгүй магадaltaй гэдэг одоо тухайн тэр асуултанд хариу өгч байгаа болохоор энэ айгуу тийм боломжтой хувилбар болж байгаа юм билэ. Тэгээд ерөнхийдөө бол нэг удаа бид нэр тийм маш жижигхэн нүдэнд хараадаггүй элчийг барьж авснаас болоод ер нь бол тэ дэлхийн орчлон ертөнц бүр хар нүхний одоо ирээдүйг хүртэл өөрчлөгдөж магадгүй байдал бид бол орчоод байна. За тэгээ одоо бүгдээрээ дараагийнхаа мэдээ рүү орцгоё. За дараагийн мэдээ болонгод амар гоё эерэг сонирхолтой мэдээ. За яасан бэ гэхлээр одоо ингээд хумцар бохирдлын талаар бол та бүгдээрээ сонсч байсан байх та тий. Тэгээ та одоо ингээд хумцар хог хаягдлыг сонсонгууд таны тархинд хамгийн түрүүнд юу бууж байна? Нэг юм далаа дээр хөвж яваа одоо сав ч юм уу нэг бол хумцар ууд бодож байгааз гэхдээ бүр хамгийн одоо бидэнд анзаарахдаггүй биендий биед хүртэл шингэсэн байдаг одоо хамгийн хортой нь юу вэ гэхлээр тэр том хумцараас илүүтэйгүр бичил хумцар хамгийн аюултай байдаг гинэ. Бүр ингээд нүдэнд харагдахгүй жижигхэн болохоор нөгөө нэг цэвэрлэх байгууламжуудаас айгүй хөрхөн зүхтаад тэгээ одоо бидний ундны усанд ороо тэр нь одоо байгальд нөлөөлөөд экосистемд бол гай болж байгаа зүйл нь бол бичил хумцар. Тэгсэн чинь Миссуригийн их сургуулийн судлаач Сюзи Дай гэдэг нэгэн бүсгүй нэгэн сонирхолтой одоо арга гаргаж ирсэн. Тэр нь юу вэ гэхлээр одоо бичил хумцарыг барьж авах арга. За яасан бэ гэхлээр нэгэн төрлийн замгийг бүтээсэн байгаа. Нөгөө гений инженерчлэр тэгээ тухайн тэр далайн зам нь яат юм бэ гэхлээр ийм лимонен гэдэг нэртэй тосыг ялгаруулдаг. Тэр лимонен болонгод нөгөө нэг жүрж нимбэг энтертэй байдаг нэг юм гоё үнэр сэнгэнсэн үнэр ялгаруулдаг үнэр эдэн штэ. Тэр үнэрийг ялгаруулдагтай адилхан байц гинэ. Тэгээ тэр бодис нь болонгод дан ганц үнрээр зогсохгүй цаагаараа яат юм бэ гэхлээр тийм уснаас зугтдаг тийм усанд дургуй шинжтэй гинэ. Тэгээд бичил хумцар ч гэсэн яг лимонен шиг тийм усан дургу. Тэгээд одоо тэр яг усан тааралдах үедээ замаг микро хумцар хоёр хоорондоо соронцчиг таталцснаа гэсэн. Өөрөөр хэлбэл одоо усанд дотор хөвөө явж хахснаа хүүе энэ хараа чи усан дургу мө би бас усан дургу штэ. За хаяа тэгвэл наалтыг гэдэг ингээ хоорондоо наалдах зориултай гэсэн. Өөрөөр хэлбэл одоо ингээд тухайн замгны ачаар замг нь тэр жижиг бичил хумцруудыг өөртөө наагаад цуглуулад тэгээд доошоогоо живээд тийм хатуу биомасс болоод тэгээд тийм амархан цуглуулах авах боломжтой тийм аргыг бий болгосон байгаамаа гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо ингээд бичил хумцрыг твэрч аваад доошлноо л гэсэн үг. За тэгээд хамгийн гол нь ингээд хумцар барай зогсохгүй заяа. Тухайн одоо тэр гаргаж авч байгаа замг нь олонгод бохир усан ч гэсэн ургах чадвартай.
Тэгэхээр нөгөө нэг тэр бохир усанд агуулгаж байгаа тэр одоо бохир зүйлсийг идэж ургаж чадна гэсэн үг. Тэгэхээр бол усныхаа чанарыг сайжруулж байгаа. Дээрээс нь өөрөө өсөж үржиж байгаа. Тэгээд одоо бичил хуванцраа цэвэрлж чинь, бохир усаа цэвэрлж чинь. Тэгээд тэр нөгөө цуглуулсан жижиг хуванцруудаа нийлүүлж агаад бас дахин боловсруулах боломжтой юм билэ. Тэр ерхэд бол ингээд нэгэн зэрэг 3 асуудлыг зэрэг шийдэх боломжтой маш том зүйлийг бий болголоо гэж бол ярьж байгаа юм билэ. Тэгээ ерхэд бол аль хэдийн туршилтынхаа шатанд орсон. За тэгээд тухайн замгийг олонгод одоогоор ингээд лабораторид олон хэмжээгээр ургуулад туршиж үзэж байгаа. Тэгээд лабораторитой бол тийм 100 литрийн багтаамжтай нэгэн тийм биореактор бий болгосон юм билээ. Тэгээ тэрийг олонгод ширек гэж нэрлсэн заяо. Тэгээ яаж байгаа юм гэхээр бол нэгт нөгөө нэг замагч ногоон өнгөтэй. Тэгээ ширек чинь тийм одоо хэдий тийм одоо намгийн амир мангас ч гэсэн амир тийм сайн дүр штэ. Тэгээ яг тэрэн шиг те ингээд ийм намагт бохор усан байгаа ч гэсэн тийм сайн зүйл, баатарлаг зүйл хийнэ гэдэг утгаар нь ширек гэж нэрлсэн юм билээ. Тэгээд бол утгагүй тийм ширекийн илүү том хэмжээтэй загваруудыг бий болгоод тэгээ бохор усыг цэвэрлээд хуванцраасаа салаад тэгээ дээрэс нь хуванцраа дахин боловсруулах боломжтой болох тийм арга утгагүй манай дэлхий дээр гарч ирэх байгаа юм билээ шүү. За дараагийн мэдээ болонгод Монголтой холбоотой. Би ингээ Монголтой холбоотой мэдээ гараад ирэнгүүт баярлаад юу ч ясан хамаагүй ярмаар санагдаад байдаг. За нөгөө нэг Монголын торгоны зам гэдэг дээ штэ. Их Монголын зам гэж бас хүмүүс нэрлэдэг. Тэр замтай холбоотой нэгэн тийм гоё юм суур шинжилгээ ухаанаар батлагдсан нэгэн сонирхолтой судалгаа Journal of Historical Geography гэдэг сэтгүүлд хэвлэгдсэн. Тэгээд тухайн судалгааг болонгод доктор Крис Маккарти гэдэг эрдэмтэн хөтлж явуулсан билээ. За тэгээд тухайн эрдэмтэндээ баярлаа. За тэгээд судалгааны гол одоо түлхүүр нь юу байсан бэ гэхээр Гайхоо зүү гэдэг нэртэй тийм онцгой газрын зургууд ясан. Би нөгөө нэг үгийг буруу дуужиж магадгүй та хэрвээ хэлтэй бол доорондсаа хэлээд өгөөрэй. Тэрийг болонгод тэр одоо газрын зураг нь яасан бэ гэхээр нөгөө Японы эзэнт гүрний цэргийн одоо газрын зурагчид 1873 оноос 1945 оны хооронд бүтээсэн юм байна л да. Тэгээд тухайн газрын зурагт болонгоо Солонгосоос Манжуур, тэгээд Зүүн Өмнөд Аз, Төв Аз, Монгол хүртэлтэй асар өргөн нутгийг хамарсан тийм одоо газрын зургийг бүтээж ирсэн билээ. Тэгээд нөгөө масштаб нь нэгийг харьцан сая тийм том газрын зургийг бүтээсэн билээ. Гэхдээ нөгөө нэг дэлхийн 2 дугаар дайны дараагаар одоо энэ газрын зургийг устгах тушаал гараад тэгээ бөө юм болсон. Тэгсэн чинь зарим судлаачид бол яаж хийж байгаа те нууцаар их сургуулийн сан өмөрт бол шилжүүлээд өнөө хүртэл хадгалаад үлдсэн байсан мэлээ. Гэтэ хамгийн сонин заяа. Одоо ингээд одоо хэдий үнийг аваад үлдсэн ч гэсэн хэдэн 10 жилийн турш хинч түүнийг сүхэж хараагүй, хинч түүнийг судлаагүй үлдсэн. Тэгээд одоо диктор Маккарти эрдэмтний баг түүнийг ашиглаад тэгээд дээрэс нь Стэнфордын дижитал санд хадгалагдаж байсан Това Ючи зүү гэдэг тийм Зүүн Азийн газрын зураг гэдэг тийм цувралыг сонгоо аваад хоорондоо нь харьцуулаад үнэн зөв байдалтай говийн байдал ямар байсан, говийн нөхцөл жингийн цуваа ямар шүү явдаг байсан гэдгийг хооронд нь харьцуулж судалсан байгаа. За тэгээд харьцуулаад үзсэн чинь тэр нөгөө нэг бидний нөгөө олон жил хадгалагдаад гар хүрэлгүй үлдсэн газрын зураг нь болонгууд 1890 оны Хятадын эзэнт гүрний одоо баримтад тулгуурлаж хийгдсэн байсан бол тэр нөгөө Стэнфордын дижитал санд байсан газрын зураг нь болонгууд Оросын судалгаан суурилсан байх нь бол тодорхой болсон. Тэгэхээр ингээд тэр хоёр хоорондоо жоохон зөрж байгааз. Гэхдээ яг ингээд нөгөө орчин үеийн хиймэл дагуулын одоо зурагтаа харьцуулаад үзсэн чинь тэр нөгөө олон жил тоосонд харагдсан байсан газрын зураг нь яг бүр төгс таараагүй ч гэсэн усны их үүсвэртэй уул хийд суурин нэг бол замын зангилаа гэх мэт яг тийм чухал цэгүүдийг бол бүр яг гайхалтай наривчлалтай тэмдэглэсэн нь тодорхой болсон байгаа. Тэгээд яг одоо үүнийг хэрхэн яаж эрдэмтэд маань баталсан бэ гэхлээр бүр өөрсдөө Монголд ирээд 1200 км замыг газар дээр нь туулангаа чалгаа явсан байгаа. Тэгэхээр одоо яг ингээ газрын зураг ингээ барьж агаад энд яг одоо юу гэдэг зангилаа байх хэвээр гингүүд яг зангилаанд байж таарсан гэсэн. Тэгэхээр ингээд Монголын говийг туулангаа тухайн газрын зургийн үнэн зөв хэсгийг шалгасан байгаа. Тэгээд хамгийн сонирхолтой зүйл нь юу байсан бэ гэсэн чинь одоо дан ганц газрын зураг гэлтгүй одоо нутгийн иргэдийн оролцсон байсан гинэ. Ягаад тэгэхээр малчид нэг бол орон нутгийн ахмадууд одоо уг замын дагах буудал, усны их тэгээ хуучин нэршлүүдийг бүгдээрээ аман уламжлалуудаараа дамжуулаад баталж исэн. Тэгэхээр ингээд тий одоо ингээд халахын улаан даваанд нутгийнхан газар дээрх хонхруудыг олон зуун жилийн туршид одоо энэ тэмээн жингийн мөрөө гэж тайлбарласан нь яг тэр газрын зурагтай таараад байсан байгаа. Тэгэхээр одоо ингээд яг нөгөө газрын зураг болон хүний ойл санамж хоёр нэг зэг дээр ингээд огтлалцсан гайхалтай мөч болсон гэж ал судалгааны багийн гишүүн хэлсэн байлээ. За тэгээ ерөнхийдөө бол эдгээр судаачд үзэж байгаагаар болонгод Хятадаас цай ирээд эсвэргээрээ манай Монголоос одоо суурин
одоо мал одоо юу гэдэг те ноос арьс мал зэрэг зүйл бол зөөгдөж ясан гэж бол үзэж байгаа. Тэгээ энэхүү судалгаа одоо яг зөвхөн одоо яг Монголын хэлээр бол хязгаарлагдж байгаа ч гэсэн одоо тэр мэдээж нөгөө торгоны зам бол те энэгээр бол дуусаагүй Шинжааны хойд хэсэг тэгээ цаашаага бүр ингээд Төв Аз, Перс бүр ингээд улмаар Европ руу хүртэл явж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол ингээд энэхүү судалгаа цаашдаа илүү үргэлжлээд одоо ингээд илүү бидний мэдхгүй түүхийг ил гаргаж ирээсэ гэж аль би амар хүсэж байна. Тэгээд энэхүү судалгааны багтаас хэд хэдэн монгол хүмүүс байсан. Тэгэхээр эдгээр монгол хүмүүстээс баярлаа гэж хэлье. За тэгээд өнөөдрийн галаа шоу нэвтрүүлэг үгээр дуусж байна. Тэгээд дараа 7 хоногт илүү сонирхолтой мэдээлэлээр уулзцгаая. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худал агшлын банкны дансага 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.